Өчим төргийн үзэгчтэй. Баримт дэлгэц нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Энэ удаагийнхаа дугаараар бид сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулаад үзэгч та бүхэнд 2 богино хэмжээний баримт киног үзүүлэхээр бэлтгэсэн байна. За харин энэхүү баримт киноны талаар бидэнд бас мэдээлэл өгөхөөр үндэсний төв архивын кино гэрэл зураг дуу авааны баримтын төв эрхлэгч Эрдэнэбат хүрэлцэн ирсэн байна. За танд энэ өдрийн мэнд хүргэе. Тэгэхээр одоо өнөөдөр үзэгчдэд үзүүлэх 2 киноныхаа талаар бас товч мэдээлэл танилцуулга гэж. Өнөөдөр бол 1988 онд бүтээгдсэн Язгуур урлаг, 1990 онд бүтээгдсэн Бүсний шагаа гэсэн энэ 2 киног бид нэр сонгосон байгаа. Тэгээд энэ ташрамд дуртагд бол ардын Язгуур урлагийн тухай уран бүтээлчдийн хийсэн цөөнгүй бүтээл бол манай саамрагт хадгалагдж байдаг. Жишээлбэл 1948 онд хийсэн ардын ерөөлч магтаалч нар, 1978 онд хийсэн Дундгов тэгээд 16 аймгийн уран сайханч тийг оролцуулсан тийм Язгуур урлагийн тухай баримтат кинонууд байдаг. Өнөөдөр бол бид бүхэн бол та бүхэнд үзүүлэхээр 2 кино бэлтгэсэн байгаа. Энэ нь бол 1988 онд найруулагч Исцүхбаатар, зураглаач Баатар нарын бүтээсэн Язгуур урлаг, 1990 онд зохиолч Даранбаатар Сэсрэн нар зохиолын бичиж Ишоё нарын найруулсан Бүсний шагаа мэх баримтат кино юм аа. Ер нь бол ардын Язгуур урлаг уламжлалт тоглоом наадгын тухай хийсэн бүтээлүүд бол манай саамрагт бол цөөнгүй хадгалагдж байдаг. Жишээлбэл 1948 онд хийсэн ардын ерөөлч магтаалч нар, 1983 онд хийсэн Дундгов тэмээх нь Язгуур урлагийн бүтээл мөн ардын жүжигчин Нор Банцдгоон тухайс уртын дууны хаан зэрэг бүтээлүүд болон ардын Язгуур урлаг түүнийг одоо түүний үүсэл хөгжил тэгээ хойч үедээ үлдээх тухай хийсэн тийм бүтээлүүд байдаг. Энэ өнөөдөр үзүүлэх Язгуур урлагийн кино маань бол ардын Язгуур урлагийн 2 дугаар наадам зориулж хийсэн. Тэгээ энэ дан уран сайханчид оролцсон ороо бас онцлогтой. Тэгээ бүх Монголын олон ястны тийм дуу хуур одоо биелгээ, уртын дуу, эсгэрээ их зэрэг олон төрлийг бол ерөөл магтаал гэдэг юу тэр бүх олон төрлийг оруулж хамруулж өгснөөрөө бас онцлогтой. Тэгээ мөн урд өмнө яаж байгаагүй тийм онцлог одоо тийм өвчмийн зэмсгүүдийг ашиглаж хийсэн тийм баримтат кино юм аа. Нөгөө нь болохоор Бүсний шагаа гэдэг кино маань бол монголчууд бол өвөл ёс эхлэхэд мөн уламжлалт цагаан сарын шинийн нэгнийг болоо шинийн нэгэнд юу Бүсний шагаа харах тийм юу явуулдаг байсан. Тэгээд энэ маань бол эхлээд Арангай аймагт их дэлгэрээд тэгээ бусад олон газар тэгж тархсан. Тийм Бүсний шагаан тухай, Бүсний шагаа үүсэл, зохион байгуулалт, дүрм зэргийг харуулсан баримтат кино байгаа. Цэвэр Монгол үндэсний спортын төрлөг гэх удаа тий. Ерөнхийдөө бол юу манайд Монголын уламжлалт тоглоом наадгын тухай бол хийсэн бас шагаан тойром одоо шагаан харвааны тухай, шагаан тойром тэгээд сурын харвааны тухай, сурын харваа зэрэг баримтат кино татгалзаж байдаг л нэг маань л энэ Бүсний шагаа. Ер нь зүгээр баримтын төвийн үйл ажиллагааны талаар гэх юм уу ерөнхий бас ойлголтыг манай үзэгчдэд өгөөч. Ер нь миний мэдхээр бол яг баримтат кино бол нэг 1000 гаруй баримтат кино байгаа тийм үү. Тэрнээс гадна бас өшөө зөндөө баримт материалууд байдаг. Тэгээд бас үйл ажиллагаа ямар юм явуулдгийг тийм ээ. Манай үндэсний төв архивын кино гэрэл зураг дуу авны баримтын төв юу хуучнаар бол кино архив маань 1960 онд анх байгуулагдсан. Тэгээ 1920 дугаар зууны 30-аад оноос бол Монголд бол кино урлаг үүсч өгч жоо. Тэгээ нөгөө кино нэгтгэл маань баригдаад ингэвсэн. Тэдгээр одоо Ахмад үеийн гэдэг уран бүтээлчдийн хийсэн бүтээлийг яг архив зүүн үүднээс хадгалах, хамгаалах тэрэнд одоо юу техник боловсруулалт хийх тэр үүднээс одоо манайх бол тусдаа бие даасан тийм юу болон өгсөн. Тэгээд одоо бол уран сайхны кино гэхэд 212 нэр төрлийн уран сайхны кино 1000 тусан нэрийн баримтат кино тэгээд 48800 орчим гэрэл зураг тэгээд олон улсын дуу, фонограм, дуу аваа хадгалагдж ядгаар онцлог. Ер нь кино гэрэл зураг гэсэн 3 сая өмнөхтэй. Тэгээд бусад архивуудаас тусгай төрлийн тегч баримтууд хадгалж ядгаар бас онцлогтой. Бидний зорилго гэх юм бол одоо
2006 онд гарсан батлагдсан засгийн газрын одоо тогтоолбый төрийн архив албан эрх хөтөлбөрт мэдээллийн технологийн үйл ажиллагааг нэвтрүүлэх. Энэ зорилгын хүрээнд бол бид нэр өөрийн саамрагт хадгалж байгаа баримтуудаа цахим хэлбэрт оруулах, тэгээд бичигдсэн сэдвийн карт, каталогуудаа бас нэг тусгай програмд оруулж одоо ашиглалтын хугацааг нь сайжруулах, тэгээ хэрэглэгчид одоо нэг үйлчлэгтэй хөнгөн шуурхай болгох. Тим ажлууд хийж идэг. Мөн одоо үндэсний төв архивын шинэ байранд нүүр орохтой холбогдуулан бэлтгэл ажлыг хангах үүднээс бид нар бол бэлтгэл ажлыг баримтаа тоолох зэрэг тийм ажлуудыг бол хийж байгаа юм аа. Кино баримт гэдэг бол бас нэг талаас их чухал тийм үү? Яг тухайн хүн дуутагаа дүрстэйгээ ингэж үлдэж байгаа. Анх мэдээж 36-нд нөгөө Идэгүүгийн Монгол гэдэг кино гарахад бол дуугүй харцгаан кино байсан. Тэрнээс хойш дуутай болсон, өнгөтэй болсон гэдээ хөгжөөд явж байгаа тийм. Тэгэхээр мэдээж тэдгээрийн хувьд бол тэр хадгалалт хамгаалт гэдэг бол маш нарийн чухал байна л та. Тийм болохоор ингээд бас үзэгчдийнхаа өмнөөс энэ шинэ байранд орох жоо гэсэн энэ гоё баяртай мэдээж бас баяр хүргэе. Тэгээд одоо үзүүлэх энэ киног сонгохдоо бид нэр бас ярилцж ил байсан л да тийм ээ. Цагаан сар болж байна. Цагаан сарын тухай баримтат кино үзүүлье. Гэт ингээд бид нэр үзсэн яалтчгүй одоо саяны хэлсэн 1009 киноны дунд цагаан сарын тухай хичээр баримтат кино бол үндэ байсангүй. Тэгэхээр энийг бас архивын газрын хүний хувьд энэ баримт гэрэл зургуудтай харьцдаг хүний хувьд тухайн үедээ гарахгүй болох байсан шалтгааны талаар ч юм уу баримт материал юм байт юм л. Монголчууд бол юу энэ баярын тухай бол юу зохиолч, уран бүтээлчдийн дунд юу бүтээсэн бол олон ном зохиол байдаг бах. Тэр байдаг яг баримтат кино мэдэн ингээд үзэхээр байх байгаа нь бас тодорхой нэг учир шалтгаантай байх юм юу. Тухайн үед хэсэг хугацаанд бол цагаан сар маань зөвхөн хөрөнгөтний хуучин нийгмийн гэдэг утгаараа хаагдаж ирсэн. Тэгээ зөвхөн нийгмийн нэг хүрээнд малчтын ч гэдэг нэгдэлчдийн баяр гэдэг утгаараа бас тэмдэглэгдэж ирсэн. Тэр утгаараа бас яг тийм юугаар шийдвэрээр одоо тэр цагаан сарын тухай баримтат кино хийгдээг байж болох талтай. Бид энэ тухай бас юу баримтат киноны ахмад уран бүтээлч Монгол улсын соёлын гавьяа зүтгэлтэн одоо олон жил баримтат кино бүтээсэн Даваа Нэмгой, Урт Насангой нараас бас асууж авсан. Тэгэд бол яг цагаан сарын тухай гэсэн бол баримтат кино бол ер нь яг тусгайлан тийм одоо хийе гэдэг одоо зохиолоо бичээд төсвөө багтлаад одоо тэгж хийжсэн бол тийм юу бол байдгүй юм байна. Тэгээд байхгүй. Ер нь кино мэдээ одоо улс оронд болонд одоо жил болгон болж ирсэн үйл явдлуудыг тухай яасан. Кино мэдээнд бол зөвхөн нэг жоохон одоо улсын цагаан сараар одоо нэгдэлчдийн баяраар улсын сайн малчин хүмүүст одоо гэр олох ч юм уу те. Тэгээ нэг байж байгаа тиймэрхүү мэдээнүүд бол бас манайд бол хадгалж байдаг. Эндээс бол хамгийн тод юу бол 1969 онд одоо Баян Хонгор аймгийн Галууц сумын нэгдлийнхэн одоо юу нэгдэлчдийн баяраа тэмдэглэж байгаа. Тухайн үед одоо нэгдэлчдийн баяр бидний бол цагаан сараар тэмдэглэж одоо нэг золгуулт хийж байгаа тийм дүрсгэн. Тэгээд энэ дээрээ болохоор хүмүүсээ шагнаад тэгээд одоо тухайн Галууц сумын нэгдлийн одоо шип Орсын мэрэгчлэлтнүүдээ ууршаад энэ төр одоо ингээд яг бидний одоогийн тэмдэглэгчдэг тийм өргөн хүрээнд одоо том хууц тавиад нөгөө тавгийн дэдсаад ингээд тийм зөвхөн тэр нөгөө нэг яг тэр үеийнхээрээ гэж яг тэмдэглэж байгаа дүрс бол манайд бол хадгалж байгаа. Ер нь зүгээр арга байхгүй л дээ. Бүтэн улсын архивын төв. Тэгэхээр маш их олон ховор баримт материал юм байдаг баг. Зүгээр яг би бас хувийн зүгээс хорхоо хүрээд байна л да. Зүгээр цугсгаан ганц нэгээс нь дурдахад бас юм онцлог сонин баримт материалууд ер нь их байна үү? Манай баримтуудыг бол үнэлж барахгүй л дээ. Ер нь аливаа улсын түүх бол нөгөө цаасан дээр бичигдгээсээ гадна ингээд дүрсээр ингээд өөрсдөө дуу дүрсээр ингээд яаж ин гэрэл зургаар ингээд үлдэж яах гэдэг маань бас өндөр ач холбогдолтой. Тэгээ манай хадгалагдж байгаа баримтууд бол 20 дугаар зууны Монголын улс төр, соёл ингээд нийгмийн бүх хүрээг хамарсан одоо түүхийг харуулдаг. Тэгээ энд онцлог баримт гэх юм бол 1999 онд Оросын холбооны улсын засгийн газрын орон дэвгаар архиваас хуулбарлаж авчирсан 1913 онд ерөнхий сайд
сайн оюунхан намнан сүрэн хаант Орос улсад айлчилсан бичлэг. Тэгээ гэрэл зураг. Тэгээ 1921 онд Данзан тэргүүтэй Данзан Сүхбаатар тэргүүтэй Монголын засгийн газрын төлөөлөгчдийн одоо нөгөө зөвлөлт Орос улстай хийсэн хилцээрийн дүрс бичлэг. Тэгээ 1944 онд Америкийн нэгдсэн улсын дэд ерөнхийлөгч Генри Вайлс Монголд айлчилж байгаа дүрс бичлэгүүд. Тэгээд гэрэл зураг гэх юм бол одоо 8 дугаар бүгд Жавзандан бүтгэтийн одоо 18 настай үеийн зураг авахгүйсэн. 18 настай үеийнхээс авахгүйла тэгэл одоо багштайгаа авахгүйсэн. Тэгээд тухайн үеийн бүгд хамт Монгол улсын удирдагчид, яамны сайд нар тэгэл 21 он гээд 21-ээс 24 оны Монгол улсын удирдагч одоо тэгэл одоо удирдагч нарын гэрэл зураг. Тэгээ одоо тухайн үеийн Монголын одоо хүрээнд байсан хүмүүс одоо тухайн үеийн монголчуудын ахуйг харуулсан. Одоо жишээл хүрээнийхэн тийм ямар байсан те хүрээ соёл гэж юу юм тийм зургууд одоо тэгээд монголчуудын ахуй байдлыг харуулсан зураг. Тэгээд юу н одоо Монголд одоо шин соёл нэвтэрж байгаа ч гэдэг юм уу. Одоо автобус хамгийн анхны автобус явж байгаа. Тэгэл юу нэгээд яаж байгаа тийм гэрэл зургууд энэ төр бол гэрэл зураг. Тэгээд тэдгээр маань одоо негативтэй хатгалагдж байгаа бас онцлогтой. Жинхэнэ бодит түүхийн гэрчтэй тий. Эсвэл түүхийн жинхэнэ баримтууд. Тий. Тэндээс одоо бүх юмыг харж болондоо тэндээс судлал нэг юм гарч ирнэ. Ер нь ингээд бодоод зүгээр кино дүрс гэрэл зурагтай бол одоо ингээд яг ингээд буугаад үтсэн ч гэсэн одоо маргах хүн бол байхгүй юм л да. Одоо ингээд хүрээний ингээд хоёр хатаа ингээд авахгүйла зур ингээд авахгүйсэн зурагнаас харахад ч гэсэн одоо яг тухайн үеийн монголчууд одоо хүрээ байж байгаа хатун ямар юу хэрэгдэдэлж хэрэгж байвэ тийм ингээд зургийг уншаад ингээд яллаа гэхэд ч бас гэрэл зураг өөрөө тэгээд яг тусгал болж үлддгээр бас онцлогтой юм болов. За тэгэхээр энэ олон ховор сайхан баримт материалууд, баримт кинонуудыг бид баримт дэлгэц нэвтрүүлгээрээ үзэгч та бүхэндээ хүргэж явах болно. За тэгээд хүргэхдээ бас эрдэмтэн, судлаач, түүхчдийн яриа тайлбартайгаар илүү нэмэлт магадгүй материал те гэрэл зураг, баримт бичгүүд сонирхолтой зүйлсээр баяжуулан та бүхэнд хүргэж явах болно. За тэгээд удахгүй болох сар шинийн баярт зориулаад үзэгч та бүхэндээ хүргэж байгаа. Язгуур урлагийн 2 дугаар их наадам. За монголчуудын үндэсний их спортын нэг болсон Мөсний шагаа гэсэн баримт кинодыг одоо үзэгч та бүхэнд Түүхэд таван кодыг бичсэн хөвмийн саньян аясгүй төмөргөө хөвсөн хоороо төр шигдэж марин хоорын чаггатсан янз янзын татлагнууд Монгол ардын усын дууны өнгөнгийн айтмнууд нутгийн ардын дуу жижигэн тадран гарч тагнаа хэдийн ташилтын хачин самын урлаг уруу шүтээр ишгэрсэн уран цөөхөн аясгүй хүн биеийн хөгжим болон шигдэж хүсэл бодлон урлаг тийшээ тэмүүлсэн уудан монголлар нэмэн уран сайханчдын татраас урлаг бодоод уран сайхны төрөл зүйлүүд тустай бүдгийн ундрах шиг аргид дэврэн гарсаар байна. Урлаг судлаа төгтүүд өмнө төрлөнгөн хуваагаа түмэн одондаа тайлбарласаар байна. Ерөө чигсэн үгмэн ажил болон хэрэгжиж 9 нэгдний их орноо алга нүчгээ хайрлаж ертөм заяа гайхан шиг ядгууруулсан хөвжүүлж ерөнхийдөө дардсан юм бүхнээ нандгнэ 9 хүслээ бүрдүүлэн тех сайхан жаргаж явахын өсвөө төлөвөө өрөөд өргөн барин дэвшүүлье. Ардын урлагийн 2 дугаар их наадам нийслэл хотноо 3 хоног үргэлжилж хот хөдөөгийн олон мянган ардын авьяасныг төлөөлсөн 2-95 насны 270 гаруй уран сайханчид наадмын 3 дугаар шатны үзлэгт шалгарн оролцсон нь олон ёсны уламжлалт урлагийн баяр боллоо. Сүргийн бэлчээрт айдуу хангинаж гэрийн хойнорт морин хуур өнийн дан лимбэ цоор бэлэн байдаг. Дуу хууранд дуртай ард түмний маань олон ёсны уян гэг шиг бие бүжиг хичнээн олон янз ямар гүн уламжлалтай болохыг их наадам эдгэн харууллаа. Булгангийн уран сайханч Даш Жамц эсвэрэ ардын армийн уран сайханч Чулуунд орж
ардын тур урлагийн 2 дугаар их наадмын онцлог нь ховрдож байгаа хөгжмийн жинсэг, мартагдж байгаа ая дууг олж сэргээх оролдлох санаачилгаар баян байлаа. Загчин бийлгээ давхар ихэндэг. Богдонгийн уран сайханчид уран сайханч Батмөх. Монгол ардын уртын дуу Дөмөн. Дорногов аймгийн уран сайханч Загт. Бурят ардын дуу бүгдээр наадъя. Дорногов аймгийн уран сайханч Хамдан. Загчин ардын дуу хоёр алтай нутаг. Улаанбаатар хотын уран сайханч Дорж баг.
ялгамжаа юунда Мартагдсан үг аяыг уяггүй ирж сурвалжлан ардын дууны урын санд эргүүлж авчирсан дууны нэг бол бараг ардын дуу Мамлайван Дампинсрунгийн тухай дуу юм. Дормот аймгийн уран сайханч Үлзий хотод Цаатан ардын дуу Хөвсгөл аймгийн уран сайханч Янжин хан. Эрдэнэ засгийн унаг. Улаанбаатар хотын уран сайханч, сурагч Бямб Хишиг. Анх дугаар их наадамд уртын дууг Ахмад үеийнхэн дуулж байсан бол энэ наадамд хүүхэд залуучууд дуулж хуурдан оролцож байгаа нь ардын язгуур урлагийн энэ төрлийг өвлөн уламжлах явдал амжилттай өрнөж байгааг харуулсан. Өөрөс амн бэлэг ерөөл Сэлэнг аймгийн уран сайханч сурагч Наранбат Баяр нар Сэлэнг аймгаас их наадамд шалгарч олдсон өсвөрийн уран сайханч Наранбат Баяр нар ардын аман бэлэг ерөөл хайлан сурч түүнийгээ хөөний зэрэг язгуур урлагийн төрөл зүйлээр баяжуулан тоглож байгаа нь олзуур хууштай. Хонь тайглах
Баянгур аймгийн уран сайханч Сосор. Инг хөөслөх. Өмнөг аймгийн уран сайханч Бүд Сүрэн. Хон тойглох буря таялга. Дорно таймгийн уран сайханч Цагаан Дорч. Дорно аймгийн уран сайханч Цэрэнжит. Монголчууд хоёрхан утастай хуурын гişгээр тэмээ уйлуулдгаа гэж гадаадынхан гайхаж шагшиж ярьдаг. Хонь тойглох, инг хөөслөх, гүн зэгэн дээр урийлах нь малчин ардын зан үйгийн онцлог. Мавыг хүртэл уйраа чадах урлагийн гайхамшиг байна. Урийлах. Ховдонгийн уран сайханч Төвд. Марган талгаа мандар ирдээ ханья талгаа ховор ирдээ кэлту нарагэ хавко гэмту коко чатагэ гинхо анту коко мэнхо коко 다리 коко дэдингэ самшулари Дорно аймгийн уран сайханч Дэнит ханд. Ядгар урлагийн энэ наадамд цоорын цовой шиг туйл хайлалт үгийлэгдэж байгаа боловч төмөр хуур, аман ташилт, малын урья дуудлагын зүйл нэлээд нэмэгдсэн байлаа. Сэврэ татлаг. Өмнөг аймгийн уран сайханч Довчин.
Монгол бийлгээ. Дархан хотын уран сайханч Чойнзон. Кино механикч Чойнзон баруун Монгол бийлгийг үе залгамжлуулан үлдээж байгаа Ахмад уран сайханчдын нэг. Их наадамд гэр бүлийн хамтлаг 13, багш шавийн хамтлаг 30 оролцлоо. Дээд сургуулийн сонсогч уран сайханч Кабисбек Савидолда. Амын ташилт. Улаанбаатар хотын уран сайханч Заяабаатар. Малчин ардын хүүхдүүд малын бичээр усны захад хөгжмийн зэмсэггүйгээр ая дан оруулж нааддаг олон зүйлийн дотор аман ташилт, алга ташилт ордог билээ. Ардын язгуур урлагийн энэ ховрдсон төрөл хөдөөнөөс биш нийтлээс гарч ирсэн нь ч сонин байлаа. Ардын армийн уран сайханч Ган Тулга. Хөөмийн төрөл зүйлийг эзэмшив. Энэ урлагт шинээр суралцах хөдөлгөөн нэлээд өрнөсөөр хөөмичдийн тоо нэмэгдэж, эмэгтэй хөөмичдч төрөн гарлаа. Хатира хөөми. Завхан аймгийн уран сайханч Сэрин Дорж.
Монгол биелгэний төрөл бүрийн хувилбар баруун Монголын олон ясны дунд ихэд тархсан. Баяд биелгэ уран сайхан чижээмийн ач өхнийхон хамт. Уран сайханч ням дэлэг урмаа. Отон биелгэ уран сайханч намдаг. Ардын язгуур урлагийн 2 дугаар хянааданд шалган оролцсон уран сайханчдын дотроос 62 хүн алтан медаль, 71 хүн мөнгөн медаль, 84 хүн хөрөг медаль хүртлээ. Их наадмын үеэр нийслэл хотноо ардын гар урлагийн үзэсгэлэн нээгдэн ажиллаж, хөдөө орон нутгаас уран гарт урчуудын бүтээсэн ур хийц сайтай эдлэл хэрэглэл, хувцс чимэглэлийг дэлгэн тавьж үзүүлсэн нь олонний сонирхлыг ихэд татлаа. Гэвч гар урлагийн энэ үзэсгэлэнд зарим аймаг хотууд урчуудынхаа бүтээлийг үзүүлсэн байна. Ардын язгуур урлагийн 2 дугаар хянаадам зохион байгуулалтын хувьд ч авьяас бэлэгтнийг ард түмний гүнээс нээж олохын хувьд ч анх дугаар хянаадмын цар хүрээнд хүрсэн байна. Ардын авьяаснууд ястан үндэсний язгуур хувцс чимэглэл, хөгжмийн жимсэг олж хэрэглэсэн хиймэл дуураймал зүйлээр оромдож аргадах, театрчилсан хувцс өмсөж санаанаасаа зохион тоглох, мэрэгжлийн жүжигчин байсан хүмүүсээр нүүр тахлах зэрэг бэлэнчлэг үзэгдэл нэлээд гарсныг дараагийн их наадмын бэлтгэлд анхааруулжээ байна. Манай монголчууд бэлгэн өдрсөн хаврын тэргийн сарын нэгэн сар шинийн баяраар биеийн амар амгаланг айлтгаж даагдалтай даруугчтай орсноо хуурчлан сэтгэлийн баясгалан идэлхийн зэрэгцээ. Октогос айл сайхалтаран уран цуглаж наадан цэнгдэг эртний уламжлалтай.
Үүний нэг нь мөсөн дээр шагаа харвах наадам билээ. Мөсөн дээр шагаа харвах наадам гэхлээр туршлагатай Ахмад Харваачдаа дуужа хэмээн хүндэлж тэдний сумыг залуу харваачдаа онон шүгшиж багаан бүрдүүлнэ. Энэ наадмыг улам сонирхолтой өрсөлдөөнтэй болгоно. Амбатар туудаагүй. Ахтан гэрэл дөржөө хоёр. Өргөийг засахтаа албад зан гол дунд хушиг хэмээх галуулан бөмбөгийг мөс хонхойлон суулгаж нэг талд нь сумны хэмжээгээр нөгөө талд нь түүнээс арай багахан зайд зовх хэмээх хоёр шагаар görнө. Хушигнаас хоёр тийш төө дөрвөн хуруу зайд тавьсан шагааг хасаа өрг гэнэ. Албад зан хоёр үзүүрт байрлуулсан шагааг алдын өрг гэнэ. Харваачур 20 сум тавьсны дараа алдын өргөийг тасч хасаа өргөнд 16 сум харвана. Мөсний шагааг 104 тухай зайнаас харна. Харвах зайг тогтоохдоо өргөнөөс эхлэн алхмаар хэмжиж сум тавих газартаа өшгөлөөр гаргаж тэмдэглэнэ. Мөсний шагааны сумыг уулзсан эвэр үхрийн шир хатчин дотор нь туглаг байрлуулж үеих талын толруутай төмрөөр дээд талын эврээр таглаж хийхээс гадна уйлаар цутгаж болдог. Сумны хүнд 4 лам буюу 150 грамм орчим байна. Хаврын тэргүүн шинийн гөрөвний ихтрава инхүү эхэллээ. Сумаа бовор дунд хуруу хоёрын хооронд хатчиж эрхүү хуруугаар ялэмгүй димөгс маягтай бариад өшгөлөөрт хүчтэй жийж биеэр урагш харж имэлсэн байдалтай чөлөөдөв. Сум зайх захын шагааг онох юм уу дотор нарсан тохиолдолд нэг оноодог. Сум хушиг зөгшгөө хоёрыг хавсарч онсон тохиолдлыг парнай гэж хэлээ нэг оноог. Энэ нь хушиг цэвэр оноогийг илэрхийлдэг. Харваачур 4 сум тавьсны дараа байран сольж ээлжлэн харвана. Харваачурын оноог үнсэн самбарт тэмдэглэв. Хушгийг онох зорилгоор чиглүүр хараа болгож шав наадаг. Сум хушиг онсон тохиолдолд Харан Дамиргийн тэммэн 3 эхин нэмэн 3 прэг зэргээр уухайдан 3 оноо шал оноог тоолоход хялбарыг бодож гэхдээ 5 босоо 5 зураас сурж тэмдэглэнэ. Хушиг зөгшгөө хоёрын дундуур сум гарсан тохиолдлыг
Зулбаа гэж нэрлээд оноо өгдөг. Дандаа чиний дулааны хөчөөс нь авах шүү. Харва энэ хүргэж илсээр наадам дуусах тусам онооны зөрөө улам ойртож дараагаар хушиг унах нь олширэн уухайлан хурайлах дуу гүйлдсэн. Очдыг багийн храваашатын онооны нийлбэрээр тоосон. Нааш хартсан баашгүй та нааш тоохон нэшүү. Их хравааны суумрагныг тодруулах сүүлчийн сум. Иттэр дүүжаагийн гүр хороо. Наадам дуус оноо юугаан дэнслэн их хравааны суумрыг дэм тодруулна. Хүндэтгэлийн эдэн дээр нар галыг бэлэгдэн галуулан хушиг дээдлэн залж суумрэгдэтэй барих үе газар тэнгэр тээвэргэн хүмбэр төртэйхэн зоннол норон ив найрамдалтай инг тунх байж дахин уулзахыг бэлгшээсэн Монгол заншил болгоо. Энэ жилийн өвөл хаврын утган хаваач хаврын дунд сарын 15-ны мөс хөлөрг цагаар наадаж сэцмэрэгнэн сарх болзоо тавин цагаан сарын шинийн урганы хаваа энэ хүү өндөрлөө. Монгол газар нутагт маань Монгол наадмын уухайн төрлөг